Сайн байцгаана уу? Гэрт өглөө заяа байна. Өнөөдөр бүгдээрээ Америкийн зүүн эрэгт байрлах Нью-Йорк хотод аялсан 2 дахь өдрийн бичлэгийг үзэх болно. Сайн байцгаана уу? Одоо Нью-Йорк явж байна. Union Station гэдэг буудлаас. Christmas-ийн баяр болох гээд. Чимэглэлүүдтэй болсон байна. Нью-Йорк явж байгаа хүмүүс ээж гэсэн энэ хаалганаас галт тэргэндээ сууна. Тэгээд энд байгаа хүмүүс бүгдээрээ цогч байгаа юм байна. Галт тэргээ ирэхийг хүлээж байна. Ой. Яврээр зуртуудыг. Ой. Oh, you know this. This is a boarding call for an exact northeast regional train number 128 and route to New York Penn Station. Passengers should proceed to gate K, track 25. За галт тэргэндээ сууя. Нью-Йорк хүрээ цаашаа Бостон идэх. За хаан суух. Хүмүүс бас сууж байгаа гэсэн болж очиж сууя да. Яа. Зэний шорч. Хамгийн урт талын хэсэг нь хамгийн чимээг үнэсэн. За энэ галт тэрэг бол бүтэн шүнжэнгөө явах галт тэрэг өглөө 5 цаг гэхэд ирсэн. Хэрвээ оюутан хүмүүс ч юм уу байвал шөнийн галт тэрэгэнд суугаад өглөө нэрт үзчихэд Нью-Йоркийг үзчихэд оройн буцчиж болно. Дотроо суудлал хоорондын зай ихтэй интернет бас тайжгүй байсан.
За, Нью-Йоркийн Penn Station дээр ирлээ. Одоо өглөөний 5 цаг болж байна. Вашингтоноос Нью-Йорк хүртэлх тасалбараа $75 асан. Одоо нэг кофе, маффин ч юм уу, бэгэл ч юм уу аваа. Хай. Аваад тэгээд их жилийн өгшөөр юу ч нар мандахыг харъя. Нэгэнтээ ийм өглөөрт болж байгаа юм чи. Нэг кофе авч ийн. Энэ ястай дээр үе цаг байна шүү дээ. 10 цаг 30 минут болж байна. Паргийн хам дээр байгаа зургнуудыг харуулъя. За. Ой том. Coffee, bagel, авлаа. Энд нэг амрах хэсэг байгаа юм байна. Тасалбараа үзүүлээд амарч байна. Өглөөний цайгаа уугаад ойр зургийн маа зэгцэл гэх юм жоохон амарчээ. За жоохон амраад өглөөний цай уучлаа. Нүрээ хальт жоохон бодчихлаа. Одоо яваад тасалбар аваад гадаа гарч үзье. Хүмүүс жоохон бодгон чалхиж л байна. Өглөөний 6 цаг болж байна одоо. Зя ингээд гадагшаа гарахад нар болон хээр дууцлаа. Үзэсгэлэнтэй мартчихсан. Өндөр байршлагаас харуул илүү гоё үзэсгэлэнтэй харагдах байхаа. Тагтаа ёстой. Муухай амтай шүү. Заван газар болгон байж идэг. Харуулхийн хамгийн заван гэсэн газар л байж идэг. Энэ Penn Station-ы гол танхим маань. Christmas-ийн баяр болох гээд нэрээ. Янзын гоё байна. Зяад. Ямар гоё нар мандц юм бэ? Гоё кофе зарж байна. Энэ манай сая ирсэн буудал. Яа, нар үнэхээр гоё манд харагдаж байна. Синод байна. Ямар олон таксинууд вэ? Morning. За тэр нар мандах зүгт харагдж байгаа шах үзүүртэй барилга бол монголоор одоо эзэнт гүрний барилга гэх юм уу? Тим нэртэй их алдартай барилга.
нэг хэсэг болохоор MSG буюу Madison Square Garden гэдэг газар юм байна. Madison-ий талбай цэцэрлэг. Тэгээ энэ дотор болохоор бүр 300 гаруй спортын арга хэмжээ зохион байгуулагддаг. Бүр 1960-ад оны үеэс эхлээд үйл ажиллагаа нь явагдаж байгаа газар юм байна. Яг энэ байрлал. Одоо энэ Penn Station дээр болохоор сая Amtrak галт тэрэгнээсээ буугаад ирсэн. За цаашаа жоохон явъя дөө. Зя. Энэ нөгөө тэнд харагдаж байгаа өндөр байрлал шүү дээ. Empire State Building гэдэг. Энийний дээрээс хотыг тэрчгт нь харж болох юм билий. Гэтэ $50. Бас нэг өөр газраас харж болох юм билий. Тэр нь $70. Уг нь гоё өндөр газраас хотыг тэрчгт нь харуул гоё. Оо, Hailey Baby юм шүү дээ. Зя. Ирэн тойрныхоо юмыг газрын зурагнаас харсан чинь ойрхон нэг парк байгаа юм байна. Тэр парк дээр очиж үзчихээд тайвуухан өглөөгөө эхлээд чемоданаа чирээд явъя. Нэг өргөцтэй, нэг жижигхэн гар чемодантай тэгэл дугуйг нь гэхдээ бас эвдрээд заяа. Өмнөх удаагийн аялал дээр дугуй нь бүр чирсээр байгаад эвдрээд нэг удаа галт тэрэгнээс хоцорох гээд чирээд явжсэн чи дугуйд бүр салаад явцгаа. Тэгээд засуулах газар олохгүй байсан чинь Монгол татсан чинь гоё чемодан засдаг газар байгаад тэгээд тэр маань их хямдхан байсан. Нөгөө чемоданы маань зассан дугуй болохоор бүр гоё 360 энэ төр иргэдэг заяа. Одоо энэ нөгөө хөгжиж буй оронд ирчихэр чинь нэг юм засуулж янзлуулах гэхээр л бүр ингээд энийг засч болохгүй яа, ингэж болохгүй гэж бүр ингээд энийг ч одоо эвдэл чинь ингээд хувц мууц засгаж ч гэсэн бөө зүр болоод байгаа байхгүй. Манай ч юм уу эсвэл одоо ингээд урагшаага ер нь ингээд Аз хүмүүс бол ямар ч юм засдаг. Яаж игээл засдаг. Мөр мохой бензиний үнэртэй юм бэ? Гоё юуны мохлоход зөндөө байна. Hot dog мод янз бүрийн юм. Энийг хараа. Ой сэлхтэй. Жиндүүх. Энд гэхдээ үнэр нь бас муухай газар байна. Гоё үнэртэй газар дуртай. За гоё орчинтой газар олоод дахиад гоё бичлэгийг үргэлжлүүлье. Зөндөө олон юм хоолны мухлаг шаарсан хүмүүс талах сэндвич, кофе энэ мухлаг байна. За энэ бизнес дүүрэг юм байна. Янз бүрийн бизнесүүд байна. Ямар ч өндөр юмтэй. Зя. Одоо болохоор Манхэттен дүүрэгт явж байгаа. Манхэттен дүүргийн одоо саяын галт тэрэгний буудлын хажуу талд бол Hudson Yard гэдэг газар байгаа юм байна. Энэ газар болохоор галт тэрэгний одоо энэний доогоор галт тэрэг явж байгаа гэсэн үг. Тэр галт тэрэгний ийм буудал дээр тусгай давцан байрлуулад дээр нь ийм хэсэг барьсан байна. Зя. Эднэр болохоор ийм хувийн үйл хөдлөх хөрөнгө одоо бизнес энтрийн том байрлалууд гэх юм уу? Энэ нөгөө Highline Park гэдэг нь юм шиг байна. Энд нэг том тагтаа байна. Очиж үзье. Байна уу тагтаагүй. Эндээс хамаагүй хөрх харагдчихтэй. Норчоо. Бүрэн дээр очиж харуулъя.
жоохон хол юм байна эндээс харахад. Энэ хэсэгт сая хуучин дээр үеийн галт тэрэг явдаг байсан хэсгийг харуулсан байна. Вау, ястай салхитай байна. За энэ бөөрөнхий юмыг уг нь энэ бизнес судалгааны төвийн бэлэгдэл болгоод барьсан чинь хүмүүсийг ингээд дээшээ гарахын зөвшөөрсөн чинь хүмүүс сүлд нь очиод үхээд байсан гинэ, үсэрч бариад. Тэгээд хүмүүсийг одоо нэвтрүүлэхээ болцсон гэсэн. Гол руу явж голын уус харъя. Эндээс холоод харагдах шинжтэй. Нарны ястай. Цаацаа харагдчих. Нарны гэрэл. Хүүтэй салхитай юм байна. Ястай хүүтэй салхитай. Энэ өндөр байрлууд хаагүй бол бүр олохж өгөх шинжтэй. Ямар азар малгай авсаа. Энд өмнө нь хуужин галт тэрэг явдаг байсан. За одоо болохоор ингээд янзлаад Hudson Yard гэдэг газар болсон байна. Амар өндөр байрлалуудтай болсон байна. То бэшиг харагч. Вау, вау. Хоолны хэлээ. Hudson гэдэг бол. Энд одоо галт тэрэгнүүд байна. Вау, тэр том завыг хардаа. Татаж харъя. Божигдож түм түжгэнжи. Хасаагүй гүйж байгаа. Дугуй унж байгаа хүмүүс байна. Тэнд байгаа машиныг харуул. Замны зогсоол дээр аялал жуулчдын үздэг газруудын жагсаалт байна. Түрүүний хатсан нэг Empire State Building гэдэг чинь энэ байна. Эдгээр гэхдээ өөр газрууд жоохон зайтай газрууд байгаа болохоор Brooklyn-ийн гүр гоё юм байна. Тэр эрх чөлөөний хөшөөг бас үзэх санаа байна. Шинэ хуучин орчин үеийн хуучны юмнууд аль аль нь зэрэгцээд байж байна.
олон аяллаа компаниуд байна. Universe, American Dream, My Double Decker Tours, World Best Parade. Энэ онгоц өстэй сүртэй юм аа. Хүмүүс зүсэж явдаг байсан юм шиг л харагдчих. Ийм үгүй байгаа юм байна. Энд нэг нүсэр том хөлөг онгоц байна. Юу юм бол гэд харсан чинь дэлхийн 2 дугаар дайны үед ашиглагдж байсан хөлөг онгоц гэж байна. Дээр нь дайны үеийн онгоцнууд байна. Энийг болохоор одоо Pier 86 гэсэн хэсэг дээр байгаа хөлөг онгоцны буудал. Тэгээд музей болт юм байна одоо. Хүмүүс тасалбар аваад ороод сонирхоод үзэж болох юм байна шүү. Одоо энд болохоор 10 цагаас нэг хөлөг онгоцны тасалбар авсан. Тэрүүгээрээ голоор яваад Бруклиний гүр, эрх чөлөөний хөшөө энтрийг хажуугаар гарах юм байна. Тэрийгэ хүлээгээд байж энэ ер нь нэлээд хүйтэн байна. Салхитай. American Subways завин цухаас өмнө нэг юм авъя ганц юм авъя гэдэг авах чинь. Уг нь сэндвич байгаа л да. Гэтэ нөө завин маань удаа явбал дахиад үлсэж магтгүй гэдэг. What cheese would you like? Whatever I'm going to do. Yeah, probably a lot of American mozzarella cheddar and everything. Тийм засгийн газрыг сэрүүцэн жагсаалмагийн юм. Энд нь бас туг байна. Энэ чинь хятадын юу юм бэ шүү дээ. Нью-Йорк хот дох консулын газар. Энд бас нөгөө өвөр Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч хүмүүс ийм жагсаалт хийсэн байсныг харсаа. Манай завин хөрхөн жижигэн зав юм байна. Тэгээд арай хямдхан байсан болов. Зя эцэг нэг юм завиндаа суух гэсэн чинь энэ зав яагаад хямдхан байсан бэ гэхлээр хоол оруулдаг юм байлээ. Завин дээрээ суучлаа. Бүх хоол хүмүүсийг хураагаад авсан. Дотгошоо орж үзье. Downstairs. This is wise decisions when walking on this boat. Манай $30 тасалбар тэгээд дотор орж болох юм байна. Хоёр давхран VIP гэсэн гинэ. If you're on the outer decks, hold on to anything that may blow away into the wind. Hold on to those baseball caps. Hold on to those eyelashes. Hold on to those husbands. Hold on to those wives. Unless you don't mind them blowing away into the wind. This is the 90-minute tour beginning right here on the Broadway. 30 minutes into the tour, up close and personal with Lady Liberty, getting some awesome photo opportunities. And then we make our way to the East River to see the oldest. We'll be saying goodbye to the land and hello to the open waters. Welcome to the waterway known as the Hudson River, the city known for hot dogs. Энэ VIP гэсэн хоёр давхт байгаа гэсэн шүү дээ. Эндээс нэг хүн хөтлөөд DJ хийж байна. Now
Now passengers on the right hand, a Canadian Goose flew into his engine, disabling the plane. He called air traffic control. They advised him to land at Teterboro Airport in New Jersey. He couldn't make it that far. A miracle on the Hudson occurred right after clearing the George Washington Bridge. 155 people were all saved. January 15, 2009. You probably know the story. Captain Tom Hanks. Just see who's listening. Just see who saw the movie. If you haven't seen the movie, make sure you go to the sides of the boat. Hold on to the handles, hold on to your ribbons, hold on to your eyelashes, hold on to your husband, hold on to your sides. Be careful. Be careful. It was created so fast because it generated jobs at a time people Нөгөө needed. түрүүний зураг авахулсан Empire State Building-ийг харагдаж тэрний тухай ярьж. Энэ олон байрлалууд болохоор It was нөгөө teased by the newspapers and nicknamed the Hudson Empire Yard State Building. гэдэг газар. When King Kong would climb the Empire State Building in 1933 in the film, the building was only 30% full in reality. He's just saying like the New York, New York, the city that never sleeps, everybody on the left. If you wanted to go onto the Empire State Building on the Hudson Yards observation deck right after this, is something you can do after this cruise. Only 10 minutes away from Pier 78, you can go to the Hudson Yards. And about 20-minute walk from Pier 78, you can go to the Empire State Building. You can now see some construction on the Hudson. This construction is a new tunnel being created for Penn Station trains. It's expected to be completed in 2030 and projected to cost $16 billion for Amtrak and New Jersey Transit. It's expected to be completed in 2030, but many people believe it won't be done that fast. If it won't be, it's like a bunch of mushrooms are coming together to make an island, or martini glasses. Little Island. It's a man-made island, a public park that costs $21 million. How do they make an island? Money. In the middle of Little Island, they have an amphitheater, and on certain nights they have concerts, theatrical performances. It's free to go to Little Island unless they have a special event. In 2000, Fireboat. The Whitney American Art Museum is right behind it as well. A great art museum to check out. New location. Chelsea, the meatpacking district, once provides most of the world with their meat supply. And now you have a lot of the birthplace of Frankie Blue Eyes, New Jersey. right hand side, Frank Sinatra. Born in Ийшээгээ яваад энэ харагдаж байгаа хамгийн өндөр барилга болохоор нэг дэлхийн худалдааны төв барилга. One World Trade Center. This is where he was leaving from. Hoboken, New Jersey. Энэ хөтлөгч нь ястай. Маягтай хөтлөгч байна. You can now see the tree-lined shoreline of Greenwich Village. The neighborhood houses NYU, New York University. The neighborhood house to give the statue a sound. Цагаан өнгөтэй хөшөө Барселоногоос ирсэн гинэ. She's the neighbor of New York, telling New York, be quiet, it's too loud over there. Stop honking your horns. Lower your music, it's 4 a.m. The water soul statue, now get your photos, get your selfies on the right-hand side with your index finger over your mouth. It's time for a major visit. Зарим жижигэн байхаар давлгаа их мэдэгдээд дотор муухайдаад юм байна. Now we can see a brick building on the shoreline of shape. Одоо ойроос настай сүртэй харагдаж байна. You can now see the marina that you can use to get down to the 9/11 memorial right after this. If you need some advice and recommendations for navigation, just look for the Hudson. Энэ наан харагдаж байгаа дөрвөлжин байшин байгаад энэ болохоор түнэл юм байна. Түнэлээр доогуур нь машинууд ороод Jersey City Олон нөгөө талаар эндээс гарч ирэх юм байна. Jersey City is almost indistinguishable. Энэ доогуур одоо машинууд явж байгаа гэсэн. Skyscrapers, similar architecture, even on the smaller buildings. They have high rent, bad parking. Бүр тэр цаана байна. Их чөлөөний их чөлөө. Тэр арал дээр like New York Junior. On the port side, Tribeca, New York. Tribeca is an abbreviation for a much longer name. The entire name of Tribeca is Triangle Below Canal Street. It's much easier to simply say Tribeca. The 24 in my imagination. Дэлхийн худалдааны төв болохоор 1777 давхар өндөр бишээ метр өндөр гинэ. Ягаад вэ гэхээр Америк тэр үед олсон учраас тэрнтэй Where the Twin Towers used to be, we now have the world's largest man-made waterfalls. Open Sap World Banking Company, 44 stories tall.
New Jersey хамгийн өндөр барилга бас Colgate-ийн таг is known as the Giovanni Ferragamo Bridge. We have 5 different parts of New York. Manhattan, За одоо нөгөө чөлөөний хөшөөрөг байртаад л Brooklyn on the left-hand side of the bridge, Staten Island on the right-hand side of the bridge. You also people that reside in Wall Manhattan Street is a millionaire. Over 300,000 millionaires in нөгөө эрх чөлөөний хөшөөж бүр тийм харагдчих. Ийм гоё завин аялал 100,000 төгрөг гэж боддоо. Завны төгсгөл хэсэг. I'll get you a picture. And it looks nice. Only provided at the end of the day, me and the guys who helped make this experience today with you. Бүр тийшээ яваад Brooklyn-ийн гүр тэгээд түрүүний эрх чөлөөний хөшөө байгаа. It's almost time. Especially on the right-hand side, the Hudson Yards. Check it out, everybody. In just a few moments, you're going to have a great photo opportunity coming up. About to see the vessel on the right-hand side, the Hudson Yards. Check it out, everybody. In just a few moments, you're going to have a great photo opportunity coming up. Different platforms created as a neighborhood observation deck. You don't have to climb the stairs if you don't want to. You can take an elevator to one of the platforms and take photos. You don't have to walk it. You take a photo like you're exhausted and pretend to everyone back home that you actually walked it. With the Giants hat on. Mess with it, zoom it in. And then 3, 2, 1.
that's nice. You can crop that. You can crop that. Члээ байла. Одоо энд хүмүүс буух гэж дугаарлсан байна. Яагаад гэсэн чинь нөө VIP дасбар асан хүмүүс нь төрүүлээд бууд. Тэгээд дараа нь энгийн дасбар асан хүмүүс нь бууд. Зяа. Одоо ингэ буцаад хаацсан яарч руугаа бон нөө хятадын элчин сайрын яам бишээ консул тэнд байсан. Тэрний гадаа жагсаалуулж исэн. Одоо ийшээгээ жоохон явж үзье. Нөгөө Empire building дээр бас очиж болно. Эсвэл гоё цэцэрлэгт хүрээлэн дээр очиж болно. Гэтэ хамгийн чухал нь одоо power bank интернет тэнэглэх хэрэгтэй байна. Зя 50 минутын усан завны аялал юм да. Аялалдаа яваад ирлээ. Хөөрхөн жижигхэн онгоц байсан байна. Гэтэ тухтай гоё байлаа. Жижигхэн онгоц байхаар бас жоохон дотор бөмбөгнүүлээд байд юм байна. Би бүр том онгоцсон суужсэн болохоос биш яг иймэрхүү юм сууж байгаагүй. Гэхдээ зөндөө хүмүүс байна. Хоёр давхртаа VIP үйлчлэгээний хүмүүс нь VIP дасбартай хүмүүс нь суусан. Доод давхртаа болохоор энгийн хүмүүс нь сууж болно гэсэн. $30 дасбар асан үн. Тэгээд гадуура гээд хүснээрээ явж болно. Дотроо баартай тэгээд DJ-тэй гоё коктейл энтер хийж өгдөг. Хоол бас дахиалж болох юм байна. Пицца энтер. Хүмүүс одоо орох гарах хүмүүс нь дугаарлцсан байж. Хамгийн юу н ороод нөө сэндвичүүдийг гэж бодоод авсан байсан чинь тэд нарын манд хураагаад авсан. Буцаж гарахтаа авч олно гэсэн. За одоо буцаад явъя. Буцаж яваад аюу газар болоод буцаад тэнэлээ дөө. Гарч ирээд сүвнэр байгаа юм байна. Ирхчлэн нэг гүшөөний соронснууд байна. Хаяа суусан зав дараагийн ээлжний хүмүүс нь орох чинь. Гэтэ энэ ч бас хөөрхөн юу юм байна. Хүмүүс их суудаггүй цагтан суулаараа хямд байна гэх юм уу? Эндээс автобус явж ийн, завнууд зөндөө явж ийн, зөндөө олон завсралтай. Сая газрын зургийг авмаар байсан гэсэн заавал нөгөө юуг нь аяллыг нь захиалж хийж өгнө гинэ. Автобус нь тэнд улаан өнгөтэй байж байгаа юм. Това сонирхолтой спот биш үү? Broadway хүртэл энэ замаар алхах юм. Энэ одоо талархлын баяр болоод их хүмүүс нь хотоос гараад явцсан. Хүү амтан баг байгаа үе гэсэн шүү дээ. Тэсэн чи ийм амар олон үнэтэй. Ийм амар дуу чимээтэй байх гэж. Их чимээтэй санагдаад байна надаа. Вау. Это бис нөгөө юуны Нью-Йоркийн Манхэттны чинь Big Apple гэх том алим гээд Канзас байдаг Манхэттны чинь жижиг алим гэдэг шүү дээ. Christmas-ийн ой Нью-Йоркийн бэлэг дурсгалын юмнууд зөндөө байна. Ийм амар хог могтой. Энэ бол арай. Залуучууд нь их урт хувцас өмсдөг. Урт хүрэм, урт савих загварлаг юм аа. Гэтэ тэр нөө Washington Post энэ төр хавьд бол бүр офис загварлаг хүмүүс байгаа гэсэн гэж интернетээс уншсан. Өндөр барилгаас харуулга өгнө гоё л байгаа бах та. Даач одоо ганц өндөр барилгаас юм харахын тулд $70 өрөөд чи яхав дээ.
Friday so яагаад вэ? Сая автобусны компани байна. In Bryant Park гэх цаана бас гоё номын сан байгаа юм байна. Max. Зар сурталчилгаа хаяг бүх юм ямар том юм сүртэй том. He's got the headset. Get him some money. You want it? Got it. He got it. You got it too now. Let's exchange. Hey. За өнөөдрийн влогийг хүрээд өндөрлж байна. Дараагийн влогоор удахгүй уулзцгаая. Лайк, subscribe, share хийхээ битгий мартаарай. Амжилт хүсье.